Дараагийн мэдээг танилцуулъя. Ирэх сард Японд парламентын ээлжид бус сонгуул болно. За энэ сонгуулийн өмнө ерөнхий сайдын рейтинг ямар байгаа талаар судалгаа хийгдсэн байна. За энэхүү судалгааны гол зорилго нь ерөнхий сайд Санай Такачигийн хэрэгжүүлж байгаа бодлого нь ард иргэдэд хэрхэн таалагдаж ямар байдлаар хүлээн авч байгааг нь судлах зорилготой юм байна. За энэхүү судалгаанаас үзэхэд ерөнхий сайд Санай Такачигийн олон нийтийн дэмжлэг буурч байгаа нь харагдсан байна. За үүн нь энэ буурах болсон гол шалтгаан нь дэлхийн 4 дахь том эдийн засаг тооцогдож байгаа Япон улсын эдийн засгийг хэрхэн удирдах байгаатай нь шууд холбогдож байгаа юм. За даваа гарагт Никкей сонины нийтлсэн асуулга судалгаанаас үзэхэд 10 дугаар сард Японы анхны ерөнхий сайд эмэгтэй ерөнхий сайд болсноос хойш түүний засаг захиргааны дэмжлэг нь анх удаа 70%-аас доош буурсан байна. За урд нь бол 75%-тай байсан дэмжлэг нь 12 дугаар сард 67% болж буурсан. Кёто агентлаг мөн тусдаа судалгаа хийсэн байна. За тус судалгаагаар үзэхэд ерөнхий сайд Такачигийн рейтинг 68% байсан бол 63% болж буурсан бол Майничи сонингийн санал асуулгаар 57% байсан 10%-аар бол пунктээр буурсан гэсэн ийм үзүүлэлтүүд яригдж байна. За Санай Такачигийн хувьд парламентын доод танхимыг тарах ийм шийдвэрийг гаргасан. За энэхүү парламентын доод танхимыг тарах болсон гол шалтгаан нь парламентод өөрийнхөө олонхыг улам бэхжүүлж за мөн улс төрд өөрийнхөө нөлөөллийг бэхжүүлэх зорилгоор энэхүү алхмыг хийсэн. За нийтдээ 465 суудлын төлөө сонгуул явагдсан. За үүнд бол олонх босноор цаашдаа хувийн нэр хүндэд тулгуурлан төсөв санхүүгийн бодлоготой дэмжлэг авах эрх баригч либерал ардсан нам нөлөөгөө бэхжүүлэх ийм бодолтой болж байгаа юм. За тус нам болон за түүнтэй эвсэж түншилж байгаа Японы инновацийн нам нь танхимд нэг суудлын илүүтэйгээр одоогийн байдлаар олонх болж байгаа. За цаашдаа бол олонхынхаа суудлыг нэмэгдүүлэх шаардлагатай. За ингэснээр бол парламентод олонх болж байгаа явдал нь бол ерөнхий сайд өөрийн бодлогоо парламентаар дэмжүүлэн төвөггүй батлуулах боломжийг нь гаргах боломжтой. За санал асуулгаас үзэхэд Японы сонгогчдын ихэнх нь Японы ерөнхий сайдын өнөөгийн эдийн засгийн төлөвлөгөөнд эргэлзээтэй хандаж байгаа нь харагдаж байгаа юм. За Никкей сонины судалгаанаас үзэхэд оролцогчдын 56% нь Такачигийн санал болгож байгаа эдийн засгийн идэвхжүүлэх багц нь амжиргааны өсөлтийн нөлөөллийг бууруулна гэж бодохгүй байгаа юм байна. За Япон улс эдийн засгаа идэвхжүүлэх багц арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор нэмэлт үр тавих шаардлагатай болж магадгүй гэсэн ийм хүлээлт бий болсон. За үүнтэй холбоотойгоор тус улсын засгийн газрын бондын өгөөжийг өсгсөн ийм санхүүгийн нөхцөл байдал үүсгэж байгаа. За мөн Санай Такачигийн хувьд төсөвтэй холбоотой асуудал үүссэн. За нийтдээ 793 тэрбум ам долларын улсын төсвийг баталгаас өмнө сонгуул зарлах шийдвэр нь сөрөг хүчний хууль тогтоомжийн хувьд бол шүүмжлэлд өртөж байгаа. За улс төрийн боломжийг бол ашиглах гэж оролцсон оппортунист алхам гэж бас шүүмжлэгчид харж байгаа юм. За мөн Майничигийн судалгаанд оролцогчдын 5-2 нь энэхүү сонгуул болж байгаа цаг хугацаанд эргэлзээтэй хандаж сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. За харин 3-1-ээс цөөн сонгуул болох хугацааг бол зөвшөөрсөн байгаагаа илэрхийлсэн байна. За 2 дугаар сарын 8-ны өдөр сонгуульд оролцохоор бэлдэж байгаа либерал ардсан нам нь Санай Такачигийн өөрийнх нь рейтингээс хамаагүй бага нэр хүндтэй байгаа нь харагдаж байгаа юм. За хэд хэдэн санал асуулгаар либерал ардсан нам 30% дэмжлэгтэй байгаа нь харагдаж байгаа юм. За мөн тэрээр бол өөрийн өмнө нь холбоолж ажиллаж байсан комитет намны дэмжлэгийг алдсан байгаа. За өнгөрсөн жил либерал ардсан намтай 26 жилийн туршид эвсэж байсан эвсэл холбоогоо цуцалсан. За ингээд бол гол сөрөг хүчний нам болох Японы үндсэн хуулийн ардсан намтай нэгдэж байгаа ийм үйл явдал үүсэж байгаа. За энэ нь бол либерал ардсан намд бол зарим тойргуудад саналыг алдах нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. За учир нь гэвэл комитет намын хувьд тухайн зарим дүүргүүдэд бол байнга санал авдаг ийм тойрог дүүргүүд байгаа. За үүн дээрээ бол ажиллах магадaltaй байгаа юм. За сонгуулийн үр дүн нь бол ялангуяа хувийн өөрийнх нь нэр хүндэд нь тулгуурлаж байгаа явдал нь бол намынхаа дэмжлэгийг илүү өргөн хүрээнд сэргээж чадах гэсэн ийм оролдлогыг харуулж байгаа юм. За өөрөөр хэлбэл Санай Такачигийн хувийн өөрийнх нь рейтинг дээр тулгуурласан энэхүү стратеги нь сонгуульд хэр амжилттай оролцох вэ гэдэгт нь бол гол нөлөөллийг үзүүлж байгаа учраас шинжээчид энэхүү сонгуулийг маш их анхаарч байгаа. За олон жилийн туршид бол болсон сонгуул дотроос хамгийн уртсанд хамгаалахын аргагүй сонгуул болно гэж улс төрийн эрсдлийн зөвлөгч Japan Foresight компани үүсгэн байгуулагч Тобиас Харрис хэлсэн байна. За либерал ардсан намын ард байгаа гишүүдийн хувь заяа нь Такачигийн гарт байгаа учраас энэхүү сонгуулийн хувь заяа бол үндсэндээ нэг хувь нэр дэвшигчийн саналаас шалтгаалж байгаа. Улс төрчийн рейтинг өндөр байх нь цаашдаа сонгуулийн үр дүнд гол нөлөөллийг үзүүлнэ гэж ажиглагчид харж байгаамаа.